За сайн бацгаана уу? Физикийн тулгуур ойлголтууд цуврал хичээлийн хүрээнд физик болон электроник цахилгаан хэлхээнд байнга тааралддаг P тоо ба E тооны тухай сонирхолтой баримтуудыг тайлбарлаж хүргэе гэж бодлоо. За тэгэхээр бид нар бол энэ тоонуудтай бол байнга тааралддаг зарим талаар нь бол мэддэг. P тоо гэдэг маань бол тойргийн радиус болон диаметрээр тодорхойлогддог гэдгийг бид зах цугаас нь бол мэддэг баха. Жишээ нь энд би 2.1 метр радиустай өөрөөр хэлбэл 1 метрийн диаметртэй тойрог байна гэж үзье. За энэ тойрог эргэлдээд эхлэхээр бүтэн нэг эргэлдээд дуусахад туулсан зам нь 314 тэгээд 15 92 65 гэх мэтчлэн үргэлжилсэн зай гарнаа гэсэн үг. Туулсан зам өөрөөр хэлбэл тэрэгний дугуй бүтэн нэг эрг гэхэд ямар зам туулах вэ гэдгийг харьцааг нь харуулсан тоо шүү дээ. За тэгвэл энийг мэдээж хүн төрөлхтөн эртээр үеэс л тэрэгэнцэр одоо юу байдгийг өнгөрж явдаг төхөөрөмжүүд хийдэг байсан байж таараа ингэх болгондоо энэ тооцоотой тааралдж ирсэн байх нь. За тэгвэл бүр түүхийн сөхөд харуул манай эртний өмнөх 2000-аад оны үед Вавилончууд математик тооцоог нь хийгээд ерөнхийдөө энэ тойргийн урт болон тойргийн диаметрийн хоорондох харьцаа гэж хэлж болно тийм ээ. Энийг 3 бүхэл 8-1 байна гэж ойролцоолжээ. За энэ бол өнөөдрийн шинжлэх ухааны хүрээнд бидний мэддэг энэ P тоотой харьцуулаад үзэх юм бол зөвхөн таслаас хойш нэг л оронд таарч байгаа. Түүнээс хойш бол тархаа болчихж байна гэдгийг анзаарч болно. За тэгвэл үүнээс хойш маш олон жил өнгөрсөн. Өөрөөр хэлбэл 1750 жил өнгөрсөний дараа эцний одоо сууд ухаантан шинжлэх ухаан буюу байгалийн ухааныг үндэслэгч Архимед гэдэг хүн тооцоолсон байдаг. Энэ хүн бол тойргийн дотор багтах олон талт болон тойргийг дотроо багтааж байгаа олон талт хоёрын талуудын уртыг тооцоолох замаар 314.08. За тэгээд нөгөө талд нь бол 314.29-ийн хооронд P тоо байна гэж тодорхойлсон байна. За тэгвэл энийг одоо бүгдээрээ дундчлаад үзэх юм бол яг дунд нь байгаа бол дундчийг олох юм бол 314.18 гэхэд өөрөөр хэлэх юм бол одоо таслаас хойш 3 орноор таарсан ийм хариу гарч ирж байгаа. За тэгэхээр ингээд олон мянган жил бол хүн төрөлхтөн яг P тооныхын нарийн утгатай их хөдөлсөн байгаа. За ингээд Архимедийн дараа манай эртний 265 онд өөрөөр хэлбэл эн чинь дахиад Архимедээс хойш 515 жилийн дараа хятадын математикч Лю Хой гэдэг хүн 314.16 гэж одоо ойролцоолсон байдлаар бол таслаас хойш 4 орныг тодорхойлжээ гэсэн үг. 3 таслал 1 4 1 5 9 гэхээр энэ 59 гэдэг хэлбэрийг 6-аар орлуулж болох юм. За энэ бол мэдээж бас нэлээд хангалттай наривчлалтай олж илрүүлсэн байна. За ингээд манай эртний 480 онд хятадын математикч Зу Жанжи P тооны өнөөдрийн баг наривчлсан утганд бол таслаас хойш 1 2 3 4 5 6 7 орноор тааруулжээ гэсэн үг. Тэгэхээр энэ хоёрын дунджийг олох юм бол 65 гэдэг үндсэндээ 8 дахь орн маань гараад ирж байна гэсэн үг. За ингэж бол хүн төрөлхтөн P тоогоо маш нарийн тодорхойлох гэж оролдож иржээ. Тэгэхээр энэ P тоо гэдэг маань бол тойрогтой холбоотой буюу эргэлдэх хөдөлгөөнтэй маш холбоотой зүйл байна шүү дээ. Тэгэхээр орчин үеийн инженерчлэлд бол эргэлдэх хөдөлгөөн мэдээж маш чухал үүрэгтэй. За ингээд бид цаашлаад одоо 18 дугаар зуун гараад өнөөдрөөс бол эн чинь 300 жилийн өмнө гэсэн үг. Брук Тейлор гэдэг Английн математикч бүх математик функцийг цуваанд задлаж болно гэдэг ерөнхий зүй тогтолцоог олсон байна. Тэм учраас функцүүдийг цуваанд задлаж бичсэн юм хэлбэрийг бол Тейлорын цуваа гэж бас хэлж болно. Тейлор гэдэг хүн бол яг P тоотой бол хөдөлтөөгүй ямар ч байсан тригонометрийн нэг функц болох арктангенс функц бол ийм цуваанд задарна гэдгийг бол тодорхойлсон байна. За тэгэхээр одоо бол бид нар энэ арктангенс функцийн Тейлорын цуваа ашиглаад хэрвээ x нь 1-тэй тэнцүү байх юм бол яах вэ? Тэгэхээр арктангенс 1 гэдэг бол 45 градус өнцгийг хэлж байна гэсэн үг. Тэгвэл 45 градус өнцөг гэдэг бол 180 градус өнцгийг 4 хуваасантай тэнцүү. 180 градус өнцгийг бид нэр P тоотой тэнцүү гэж үздэг. А энэ бол одоо
геометри маш чухал шийдэл. Жишээлбэл бид нэр тойргийн уртыг 2πr гэж тодорхойлдог бол тал тойргийн уртыг π гүржих нь r гэж тодорхойлж болох нэ гэсэн үг. Тэгэхээр энэ бол тойргийн талынх нь урт боловч өнцгөр нь харах юм бол 180 градустай тэнцүү байна гэж хэлж болох нь шүү дээ. Тийм учраас 180 градусыг π тоогоор орлуулж болох юм а гэдэг санаа орж ирж байна гэсэн үг. За тэгвэл 45 градус гэдэг маань бол үндсэндээ 180 градусыг 4 тэнцүү хуваахаар 4-ний 1 нь болно. Тэгэхээр π хуваахын 4-ийг радиусаар нүржүүлвэл энэ номын урт гарна гэсэн. Тэгээ энэ номын уртыг үндсэндээ 45 градус гэдэг өнцгтэй харгалзуулж болох нэ. За ингээд π тоог өнцөгт ашигладаг болсноор үндсэндээ юу гарч ирэх нь вэ? Радиан гэдэг өнцөг гарч ирж байгаа. Учир нь π тоо ба радиусын үр жуур нь номын урт буюу радианаар илэрхийлсэн өнцөг болж хувирна гэсэн үг. Тэгэхээр номын уртыг бид нар радиан өнцгөөр бодвол радиустай харьцуулаад хурдан олж болдог байна шүү дээ. За тэгвэл одоо энэ arc tangents 1 гэдгийг Taylor-ийн цуугаар x-ийн оронд бүгдэнд нь 1-ийг орлуулад бичих юм бол ийм хэлбэртэй болно. 1-ээс хасах нь 3-ны 1, нэмэх нь 5-ны 1, хасах нь 7-ны 1, 9-ний 1 гэх мэтчлэн доороо дандаа сондгой тоонууд яваад байх нь байна. Харин хасах, нэмэх гэд үйлдэл нь байнга ээлжлээд нэмж хасаад явдаг гэсэн үг. Ингээд хязгааргүй урт үргэлжлэх юм бол энэ маань үндсэндээ π хуваахын 4 гэдэг тоог олж байна гэсэн үг. За тэгвэл өнөө π тоогоо илэрхийлэх юм тулд бид нар энэ 4-ийн тоог ийш нь гаргаад үржүүлчих юм бол 4-өөс хасах нь 3-ны 4, нэмэх нь 5-ны 4 гэх мэтчлэн дээрээ дандаа 4-ийн тоотой, доороо дандаа сондгой тоотой ийм цуваа үүсснээр π тоог олж болох нэ. Хэдэн орноор наривчилж олох уу гэдгийг хязгааргүй удаан бодож чадах юм бол бид нар π тоогоо маш нарийн олж болно гэсэн үг. Мэдээж энийг гараараа хийж болохгүй. Орчин үед компьютерээр тооцоолдог болсон. Тэгэхээр суперкомпьютер өнгөрсөн жил буюу 2024 оны 3 сарын 15-нд π тооны 105 их 80 оронг тооцоолжээ гэсэн байна. Их 80 гэдэг маань бол 10-ын 12 зэрэгт буюу 12 тэгтэй тоо маш олон оронг компьютерээр тооцоолж гаргасан байна. Тэгэхээр энэ ямар учиртай юм бэ гэхээр орчин үед техник технологи хөгжүүлж байгаа улсууд өөрсдийнхөө компьютерийн хүчин чадлыг бусдад харуулахын тулд одоо маш олон оронтой ийм иррационал гэж хэлдэг тоонуудыг тооцоолж харуулдаг болсон байна. За тэгвэл бидний энэ π тоо төдийлөн их өндөр олон орноор наривчлалтаагаар бидэнд хэрэг болохгүй ч гэсэн инженерийн тооцоолт маш чухал үүргийг гүйцэтгэдэг. За энд бүгдээрээ жишээ эргэх хөдөлгөөний жишээг авч үзье. Цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэдэг салхин сенс байна. Тэгэхээр салхин станцын сенс 1 минутанд 6 удаа эргэдэг бол түүний өнцөг хурдыг радианыг хуваах нь секунд болон сенсний үзүүрийн шугамын хурд v-г метр секундээр ол. За мөн сенс 30 градус эргэхэд сенсний үзүүрийн туулах цай S-ийг тодорхойл гэсэн ийм бодлого байжээ гэж. За энийг бүгдээр шийдийн олъё. Тэгэхээр энд өнцөг хурд гэдэг ойлголт орж ирдэг эргэх хөдөлгөөнд тэгэхээр секунд тутамд хэдэн радиан өнцөг эргэвэ гэж олохыг бол өнцөг хурд гэж хэлж байгаа юм. Харин энэ сенсний үзүүрийн цэг секунд тутамд хичнээн метр зай буюу тойргийнх нь уртаар тооцоолохыг бол бид нар шугамын хурд гэж нэрлэдэг гэсэн. За энийг бол метр секунд нэгжээр олох нь шүү дээ. За тэгвэл одоо биднэрт хамгийн гол өгөгдөл бол минут тутамд 6 удаа эргэдэг гэдэг нь хамгийн чухал өгөгдөл болж байгаа. За тэгэхээр эндээс бид нар эргэлтийн хурдыг олоод дараа нь 30 градус өнцгийг эргэхдээ S зайд ямар урттай зайг тоолохыг бодож гаргана гэсэн үг. За тэгвэл эхний ээлжинд бид нарт энэ өнцөг хурд нь бол өнцгийг хугацаанд харьцуулж олно. Ингэхдээ өнцгөө бол градусаар биш радианаар илэрхийлэх хэрэгтэй. Нөгөө π тоотой байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр 2π гэдэг бол 360 градус бүтэн тойрог гэсэн үг. Тэгэхээр үүнийг 6 удаа эргэхдээ 1 минутанд гэсэн учраас 60 секундэд хувааж өгнө гэсэн үг. За эндээс тэгэхээр бид 6-гийн тоон хураагдах юм байна гэдгийг харж байна. Ингээд нэг бүтэн эргэхдээ 10 секунд зарцуулах нэ гэдэг нь гарч ирж байна. За 2π гэдэг маань бол
628 314-ийг 2-оор үржүүлээд тэгээд түүнийг 10 секундэд хуваахаар тэг бүхэл 1628 радианыг хуваах нь секунд гэдэг өнцөг хурд гарах нэ. За ингээд өнцөг хурдаа радиан секундээр олчлоо. Тэгэхээр биднэрт нөгөө 2π үржих нь r буюу тойргийн урт гэдэг ойлголт бидэнд байнга байж байгаа. Тэм учраас тойргийн уртыг нийт хугацаанд нь хуваавал шугамын хурд гарах ёстой. Тэгэхээр тойргийн урт бол 2πr, 2π үржих нь r, түүнийг тэ хугацаанд хуваана гэхээр 2π хуваах нь хугацаа гэдэг бол энэ ихний томьёоноос бид нарыг харахад өнцөг хурд гардаг байна шүү дээ. 2π хуваах нь бүтэн тойрох хугацаа. Тэгэхээр бид нар 2π бүтэн тойрох хугацаантай харьцуулаад өнцөг хурд гэдгийг нь тодорхойлсон байна гэж үзвэл түүнийг нь радиусаар нь үржүүлэхээр шугамын хурд нь гардаг гэсэн. Тэгэхээр үндсэндээ бидний бэлэн олцсон байгаа өнцөг хурдыг дахиад радиусаар нь үржүүлээд шугамын хурдаа олчихно гэсэн. За тэгвэл тэг бүхэл 1628 радианыг хуваах секунд гэдгийг 60 м-ээр үржүүлээд 37.7 м/секунд гэдэг хурд гарна гэсэн. За энэ бол бидний одоо сэнсний үзүүрийн шилжих шугамын хурд гэсэн. Үндсэндээ бол маш өндөр хурд гарах нь шүү дээ. Нүдээр харахад бол минутанд 6 иргэн гэдэг бол их удаан хөдөлгөөн мэт харагдана. Гэтэл ойртоод очих юм бол 37.7 м/секунд гэдэг бол үндсэндээ бараг 130 хэдэн 137 гэж гардаг баха. Ийм километр цагийн хурд бол маш хурдтай явж байгаа автомашин шиг хурдтай явж байна гэсэн. Тийм учраас энэ салхин сэнс бол шовоонд их аюултай байдаг. Шовоо үзүүрийг нь харахгүйгээр сэнсэнд нь зохиулж өгөх ийм магадлал зөндөө өндөр гардаг гэдгийг бас санаж явах хэлээдэг. За тэгвэл тэгэхээр 30 градус эргэхдээ ямар зам туулсан байх вэ гэдгийг олъё гэвэл 30-ыг өөрөөр хэлбэл өнцгийг нь радиусаар үржүүлж олж болно. Гэхдээ мэдээж яг энэ тоо утгаар нь 30 градус гэж бодож ерөөсөө болохгүй. Тэгэхээр юу яах нь 360-ыг 12 туваана гэдэг маань бол 30 градус юм. 360 градусаас 12 дахин бага гэдэг нь бол 30 градус юм. Тэгэхээр 360 градус маань 2π өнцөг юм гээд нөгөө 30 градусаа бид нэр радианд шилжүүлж जैन шүү дээ. Ингээд өнцгөө радианаар олохоор 2π хуваах нь 12 гэдэг радиан өнцөг байна. Үнэгээ радиусаар нь үржүүлье. За тэгэхээр 12-2 гэдэг бол 6-ны 1-тэй тэнцүү. За ингээд радиус нь 60 м юм чинь 60π-г 6 туваасантай тэнцүү буюу 10π хэмжээтэй зайг туулна гэсэн үг. Ингээд π нь 314 юм бол 10-аар үржүүлэхээр 31.4 м зайг үндсэндээ 30 градус эргэхдээ туулдаг гэсэн үг байна. За тэгэхээр эндээс дүгнээд бид нар юу хэлж болох вэ гэхээр өнцгийг радианаар илэрхийлснээр радиусаар нь үржүүлээд шугамын зайг нь олж болно. Хэр хурдтай явж байгаа вэ гэдгийг нь олъё гэвэл өнцөг хурдыг нь радиан секундээр илэрхийлээд радиусаар нь үржүүлж болно гэсэн үг. За ийм маягаар бол бид нар эргэлдэх хөдөлгөөн, шугамын хөдөлгөөн гэх мэт хоорондоо π тоогоор маш сайн холбогдсон байдаг гэдгийг мартаж болохгүй байна. За тэгвэл бидний физик болон шинжлэх ухаанд хамгийн өргөн хэрэгэлдэг бас нэг чухал тоо бол Е тоо. За энэ ямар учиртай тоо бас ханаас гараад ирдэг вэ гэдгийг манай хүүхдэд төдийлөн анзаарахгүйгээс болоод төвөрлөлүүд их гардаг. Тэгэхээр энэ бол алдарт Швейцарын математикч Леонард Ойлер гэдэг хүний олж илрүүлсэн тоо юм аа. Бүгдээрээ нэг сонирхолтой 5 графикийг харъя. За энэ 5 графикийн доороосоо 2 дахь тод хөх өнгөтэй график бол y тэнцүү 2-ын x гэсэн функцийн график байна. Хэрэв бид нэр y тэнцүү 2-ын x гэсэн функцээс уламжлал авах юм бол уламжлал аваад гарсан функцийн график энэ доогуур зурагдсан энэ тод улбар шар өнгийн график байна. Тэгэхээр 2x гэдэг функцээс уламжлал авахаар өөрчлөлт нь их функцээсээ арай бага буюу доогуур нь зурагдаж гарч ирдэг байна. За тэгвэл манай графикийн дээдлийн 2 графикийг харах юм бол энэ шар өнгөтэй функц нь 3x гэдэг функц. Гэтэл энэ 3x гэдэг функцээс уламжлал аваад графикийг байгуулах юм бол энэ хамгийн дээдлийн цэнхэр график гарна. Энэ хоёрын ялгаа нь 2-ын x зэрэг 3-ын x зэрэг гэсэн хоёр функцийн 3-ын x зэрэг гэдэг функц нь хурдан өөрчлөгддөг функц,
2-ын x зэрэг гэдэг функц нь арай удаан өөрчлөгддөг функц гэдгийг уламжлалд харуулдаг байна. Тэгвэл энд яг дундуур нэг сонирхолтой функц гарч ирдэг. Энэ бол нөгөө бидний саяны яриад байгаа Euler-ийн тоо гэж хэлдэг e тооны x зэргийн функц юм. Тэгэхээр энээс уламжлалыг авахаар уламжлал нь буцаад өөрөө гардаг буюу энэ саарл функц бол e-ийн x зэргийн функц бөгөөд мөн түүний уламжлал болох дахиад e-ийн x. Энэ e гэдэг тоо бол мэдээж тогтмол тоо. Тэгэхээр 3-аас ямар ч байсан баг 2-оос их тоо байж таарах гэдэг нь шүү дээ. Тэгээд үүнийг маш нарийн тооцоолж гаргах юм бол e тоо бол 2 бүхэл цэг 7 1 8 2 8 1 8 2 8 4 5 9 за нөгөө яг p тоо шиг хязгааргүй үргэлжилсэн урт тоо гарна. Тэгэхээр бид нэр e тоог иррационал тоо гэж бас нэрлэж болох нэ. E тоог яг тодорхойлдог нэг жишээг авч үзье. Энэ бол санхүүгийн бодлоготой холбоотой. Бид нар $1 банкнд жилийн 100% хүүтэй хадгалуулах болон хагас жил тутамд 50% хүүтэй хадгалуулахын аль нь ашигтай вэ гэж тооцоолъё. Өөрөөр хэлбэл бид нар $1 банкнд өгчөөд жилийн дараа хүүгээ бодуулаад авахад 100% хүүтэй учраас $2 болно гэсэн үг. Харин хагас жил тутамд 50% хүүтэй гэвэл эхний хагас жилд нь очиод бодуулахад 50% хүү $50 болно. Тэр 50 центээ би авчаад дахиад үлдсэн доллароо дахиад хагас жил хадгалуулахад бол дахиад $50 болно гэдэг чинь $2 болох нь бол ойлгомжтой юм шүү дээ. Гэхдээ авахгүй байжгаад хагас жил болоод хүүгээ бодуулаад тэр хүүнд олсон мөнгө нь дахиад цаашаага хадгалагдаад дахиад хүүгийн хүү бодогдоод явбал мэдээж илүү ашиг гарна гэсэн үг байхгүй юу? Тэрийг тооцоолдог. Тэгэхээр энэ бол нэг дээр нэмэх нэгийг хуваах нь n-ийн n зэрэг гэсэн. За тэгэхээр энэ n гэдэг маань бол жилд хэдэн удаа хүү бодуулах вэ гэдгийг харуулна. Нэгийг хуваах нь n гэхээр хэдэн хувь бэ гэдэг нь харагдана. Өөрөөр хэлбэл 100% гэвэл 1 болно. 50% гэвэл 2-ны 1 болох хэвээр. Тэгэхээр энэ n гэдэг нь бол хүү болон хүүгээ хэдэн удаа бодуулах вэ гэдгийг харуулсан тоо байна. За тэгвэл одоо бид нэр жилд 100% хүүтэй гэдэг нэгийг хуваах нэгтэй тэнцүү болно. 1 удаа л бодуулна гэдэг нэг зэрэг дэвшүүлэхдээ нэг дээр нэмэх нь 2 2-ийн 1 зэрэг бол 2 ингээд $2 болж байна гэсэн. За тэгвэл хагас жил тутамд бодуулна гэхээр энэ 2-той тэнцүү болно. Нэг дээр нэмэх нь 2-ны 1 гэдэг бол 1.5 1.5-ийн квадрат гэдэг бол $225 болно. Өмнөхөөс 25 центээр илүү ашигтай болж байна гэсэн. За тэгвэл ингээд ойрхон бодвол илүү ашигтай болох юм бол сар тутам бодвол яах вэ? 12 сар тутамд 1 сар тутамд гэсэн үг шүү дээ. Жилд 12 сар байгаа. Тэгэхээр 1 сард бодогдох хүүн 12-ны 1 болно. Жилдээ бодох давтамж нь 12 гэсэн үг. Ингээд бодохоор $2 613 цент. За тэгвэл одоо ингээд олон дахин бодуулаад байвал өшөө дэш нэмэгдээд авах юм уу гэдэг асуудал гарч ирж байна тийм үү? За тэгвэл өдөр болгон бодлоо гэд 365-аар бодохоор 2 бүхэл 7 1 4 6 өөрөөр хэлбэл 271 гэдэг тоо гарч ирж байгааг анхааралтай хараарай. Мөн үүнийг цаг тутамд бодож болно. 365 хоногт 24 цаг байгаа гэдэг ингээд бодох юм бол 2 бүхэл 71 81 гэдэг ингээд явхаар энэ маань нөгөө e тоо маань байгаа гэдгийг анзаарах нь шүү дээ. Хязгааргүй олон удаа бодууллаа гэхэд энэ дахиад дээшээгээ өсөхгүй. Ингээд e тоо руу ойртоод байна гэсэн үг. Тэгэхээр e тоо гэдэг бол ямарваа нэг юмны өсөлтийг бас тодорхой утгатайгаар харуулдаг юм зүйл байна шүү дээ. Тэгэхээр бид нар e тоог натурал логарифм гэдэг логарифм функцийн суур гэдгийг бас гадарлах бах. Зарим нэг математик хичээлдээ сайн хүмүүс бол сайн мэдж байгаа. Тэгэхээр натурал логарифм гэдэг маань юу гэсэн утгатай юм бэ? Натурал гэдэг үг бол байгалийн гэсэн утгатай. Тэгэхээр натурал логарифм гэдэг маань байгаль дээр болж байгаа ихэнх үзэгдлүүдийг тайлбарлахад ашиглагддаг юм а гэсэн үндсээр натурал логарифм гэдэг нэрийг өгсөн байна. Жишээ нь мод ургах. Мод ургахдаа усаар тэжээгдсэнээр ургаж байгаа. Хэрвээ өндөр болоод ах юм бол модны хэрэглэх ус нь улам нэмэгдэнэ. Гэтэл мод руу орж байгаа тэжээл ус одоо хүчил төрөгч агаар гэх мэт зайлшгүй шаардлагатай материаллык зүйлс нь төдийлөн хурдтай өсөж чадахгүй учраас модны өндөр
жил өнгөрөх тусам удаашрдаг. Өөрөөр хэлбэл ургацсан удаашрдаг гэсэн. Ингээд энийг бүх нөхцөл байдлаар нь тооцоолоод үзэхээр л нөгөө натурал логарифм гэдэг функц гараад ирдэг байжээ гэсэн. Ийм болохоор е тоо болон натурал логарифм гэдэг энэ хоёр чухал функцүүд гарч ирсэн байна шүү дээ. За тэгвэл е тооны бас нэг чухал хэрэглээг бол егийн хасах x гэдэг функц цахилгаан хэлхэнд байн гарч ирдэг. Бидний нөгөө мэддэг конденсатор цэнэгтэй байгаад гүйдэл гүйлгээд цэнэгээ алдаж эхэлвэл яах вэ? Конденсатор эсэргүүцлэр гүйдэл гүйлгэнэ гэдэг маань бол үндсэндээ цэнэгээ урсгаж яах гэсэн үг. Цэнэг нь урсах тусам конденсаторын хүчтэл буурна. Хүчтэл нь буурахаар омын хуулиар гүйдэл нь багасна. Эсэргүүцэл бол өөрчлөгдөхгүй. Конденсаторын хүчтэл буураад түүнийг эсэргүүцэлд нь авахаар гүйдэл нь багасна. Гүйдэл нь багасхаар конденсатороос урсан гарч байгаа цэнэгийн хэмжээ багасна. Урсан гарч байгаа цэнэгийн хэмжээ багасхаар конденсаторын хүчтлийн бууралт нь удаашрна. Ингээд хүчтлийн бууралт нь удаашрснаар илүү их цаг хугацаа зарцуулаад эхэлнэ гэсэн. За тэгэхээр энэ графикийг байгуулад харах юм бол илүү ойлгомжтой болно. Анх конденсатор V0 гэдэг хүчтэлтэй байжгаад гүйдэл гүйснээр цэнэг нь алдагдаад хүчтэл нь буурахтаа тодорхой хугацааны дараа 36.8% нь буусан байна. Яг тийм хугацаа өнгөрөхөд 13.5% болтлоо буурсан байна. Дараа нь дахиад яг ижилхэн тийм хугацаа өнгөрөхөд 5% болтлоо буурсан байна. Дахиад нэг тийм хугацаа өнгөрөхөд бүр 1.8% болоод дахиад нэг хугацаа өнгөрөхөд 0.1% баг цэнэг нь дууссан байх нь шүү дээ. За тэгвэл бүгдээрээ энэ функцийн графикийн функцийг нь харах юм бол конденсаторын хүчтэл нь хугацаанаас хамаарахтаа анх V0 гэдэг хүчтлээс егийн хасах тик хуваах нь 5 буюу 5 гэдэг хугацаа маань нөгөө графикнд оролцож байгаа энэ 5 гэдгийг санаарай. Ийм функцээр буусан байна гэсэн. Нөгөө е тоо маань энд маш чухал үүрэг гүйцэтгэсэн байна шүү дээ. За тэгвэл энэ 5-ыг бол бид нэр юу гэж нэрлэдэг вэ гэхээр эсэргүүцэл багтаамж хоёрын үржигөр буюу хугацааны тогтмол гэж нэрлэдэг. Хэрвээ эсэргүүцэл их байх юм бол гүйдэл бага байна. Гүйдэл бага байх юм бол цэнэгийн алдагдал улам удаан болно. 5 гэдэг хугацаа уртсна гэсэн үг. Багтаамж их байх юм бол илүү их цэнэг агуулна. Мөн л цэнэг их байх юм бол хугацаа уртсна. Тэгэхээр RC гэдэг үржүүр буюу эсэргүүцэл багтаамжийн үржүүрээр хугацааны тогтмол нь тодорхойлогддог. Ийм үзэгдлийг бол цахилгаан хэлхэнд байнга тааралдана гэдгийг санаж авах хэрэгтэй. За ингээд E тоо болон P тооны тухай хичээлийг өгөр дуусгах юм байна шүү дээ.